Аливаа улс үндэстэн бүр заашилбал хүн төрөлхтний хөгжил дэвшлийн амин сүнс нь шодрог ёс байдаг. Шодрог ёс гэдэг бол гагцхүү үннийг шүтэх журам юм. Үнэн хаана оршиж байна? Тэнд шодрог ёс тогтдог. Шодрог ёс тогтсон газарт авилга хэл хахуйл амьдрах боломжгүй. Авилга гэдэг бол ард түмний амьдрал, нийгмийн хөгжлийн чөтгөр тушаа юм. Авилгач сэтгэхүйтэй байна гэдэг бол өөрийн өчүүхэн ашиг сонирхол, шунал хүслийн галыг өрдөж байгаа нэгэн хэлбэр юм. Түүгээр өнөөдөр үл залгавч маргааш хороолох гэмтэй. Тиймээс цаг цагаараа байдаг хүн жамаар үйлийн үр хэнийгч тойрдог хүн зугтаж болошгүй үнэн юм. Иймд шодрог ёсыг эрхэмлэж авилгаас ангид байцгаая. Авилгаас ангид байцгаая.